нэр дэвшиж бас залуугаараа бас маш өндөр албан тушаалд очиж байгаад баяр хүргэе. Хувийн хувьд бол бас нэлээд эрдэнэс мэднэ. Архангай аймгийн залуу гэдгээрээ ер нь архангайчууд сайн мэдэх бах. Ялангуяа Лодоо гişийн дүү гэдгээр бас илүү мэдэх бах. Би бас философийн техникийн Батмөр өгчтэй хойр байсан учраас ерөнхийдөө бас сурганд уулдаж явж ийсэн дийдвэхтэй. Ер нь ардын намынхны хувьд бол бас энэ залуучуудаа дэмжиж бас ажиллах ёстой. Дээрээс нь ерөнхий сайдын хувьд эмэгтэйчүүдээ хүндэлмээр байна. Одоо энэ сайдуудаас хоёр эмэгтэйгээ хөөгөөд оруулж ирээгүй. Жаахан шившигтэй л харагдаж байгаа. Тэрийг нь би жаахан эмзэглээд яриад амлалт. Нэг үлэгт. Шударгаас эвслийн дүнэлдэ бас хууль зөрчлөө барилаа гэж ардын намынхан маань өглөөлөөс яг нөгөө өөдөө шидсэн ч бол өөрийн толгой дээр гэж бас хууль зөрчөөл ингээл одоо бүрэлдэхүүнээр нь оруулж ирээгүй л байж байгаа. Харин энд цөөхөн байгаа болохоор бүрэлдэхүүнээр оруулж ирээгүйгээд Дивантаа суугаагүй наазуулж. За тэгэхээр би үндсэн гол зүйлийг хамгийн түрүүнд тэр Эрдэнэт рүү анхаараарай гэж хэлэх гээд байна л да. Яагаад тэгэхээр энэ Эрдэнэтэд 51%-ийг Монгол улсын засгийн газар өөрийнхөө өмчгээд хадгалж байгаа. 49% нь болохоор хувийн компани авсан. Би хувийн өмчийн тухай ярмааргүй байна. Хамгийн гол нь тэр 51% чинь 23 засгийн газар хэрэглэх газар 28% сангийн ам гэж хэлээд сангийн амны төлөөлөгч нь 49%-ийн төлөөлөлтөй хамт төлөөлөл удирдах зөвлөлийн хурал гэж хэлээд бүх өмч хөрөнгийг шийдээд байна л да. Ийм бүр тогтоолж гарсан байгаа. Ийм одоо шийдвэрч гарсан байлаа. Тэгээ би энийг бол их гайхаж байгаа. Эсвэл гуруулаа суух ёстой, эсвэл Монгол улсын засгийн газар гэдэг ганцхан зүйл хэлээд засгийн газрын бүрийн их төлөөлөгч гэдэг байдлаар асуудалд оролцох ёстой гэж би харж байгаа. Миний одоо яг үдсэн бичгээр харах юм бол 28 49% гэдгээрээ хурал хийгээд 70 хэдэн хувьтай нэг одоо нэмэх юм бол 70 хэдэн хувьтай ерөнхийдөө бол 49% давуу эрэхтэй юм шиг харагдаад шийдвэр гаргаад байгаа бол энэ бол гэмт хэрэг шүү. Эрүүгийн хуулийн 153 гэж байдаг. Энэ бол ноцтой гэмт хэрэг. Төрийн өмчийг үнгүйдүүлж гэдэг нь юу гэвэл авах ёстой хувийнхаа тодорхой хувийн нөхдүүдийг оролцуулахгүйгээр тогтоол шийдвэр гаргаа явж явал энэ зохион байгуулалтын гэмт хэрэг болно шүү. Яагаад гэвэл бөөний 3 талд байх ёстой байхад 2 талд байдлаар ороод шийдээд байгаа бол. Энийг бол ноцтой асуудал гэж үзээд явж байгаа. Хэрвээ энэ хэвлэл мэдээллийг харж байгаа бол Эрдэнэтэд одоо удирдлагад очисон тэр Шижирбаатар гэнэ бас нэг янз бүрийн нөхдүүдийн нэр яриа л байна. Би хуульч учраас баримттай ярих учраас би бол үдсэн одоогийн байгаа баримтан дээрээ сүрлж хэлж байна. Эрдэнэтээс бол маш олон хүн уцтай айсан сандарсан байна. Би бол юу гэж хэлж байвал нийт ажилчид нь юу гэж хэлж байвал нэгдүгээрт нь нэг ч гэсэн ажилчныг халахгүй баха. Харин ч бүр илүү олон хүнийг ажилд авна гэж би хэлсэн байгаа. Авах ёстой гэж хэлсэн байгаа. Тийм учраас энэ дээр болвол бас энэ зэсийн үүнийг хямралтай байхад ажилчдыг бужигнуулаад улс төр игээд яах вэ гэд аль болох нөгөө засаг төрн бүрэн доктортой бүтэн болсныхан дараа хууль номоор явъя гэдэг байхад өцөгдөр гэтэл нэлээ ноцтой юм болоод байна гэж хэвлээ Эрдэнэтээс янз бүрийн сонгогчид маань уцтаад байна. Тийм учраас хамгийн түрүүнд ийшээ анхаараарай гэж би хэлмээр байна. Дээрээс нь хоёрт нь ер нь энэ Монголд улсын энэ засгийн газрын хэрэглэх газар дээр бүх төрийн өмчийн хороог нийлүүлсэн байгаа шүү. Төрийн өмчийн хороонд байсан бүх төрийн компаниудыг нийлүүлсэн. Тэгээд тэрнийг юу гэж хэлж байгаа гэвэл тууцын хэрэглэх газрын дарга дангаараа шийддэг шүү. Энэ бол их ноцтой. Би энэ баяр цог даргаыг буруутгаад байсан дэ биш. Энэ бол ерөөсөө төрийн өмчийг нэг хэрэглэх газрын дарга шийддэг биш. Хэрэглэх газар гэдэг нь засгийн газрынхаа тамгын газар гэдэгтэй л адил байх гэж би ойлгож байгаа. Тэгэхээр өнөөдөр энэ зүйлийг эрх мэдлээ хэтрүүлсэн тодорхой зүйлүүд байвал хайр найргуу гаргаж ирээд тууцуудыг нь өнөөдөр ёстой мэрэгжлийн тууцтай байлгамаар байна шүү гэж хэлмээр байна. Төрийн өмч гэхээр л нэг намын хүмүүс байдаг. Төрийн өмч гэхээр л өнөөдөр нэг юу гэдгийг аль нэг төрийн албан хаагчийн шахаа байдаг. Энийгээ болиулаад төрийн өмчийг мэддэг. Төрийн өмчийг ойлгодог. Аж ахуйн сэтгэлгээтэй. Өмчийнхээ араас яваад төрийн өмчийг үржүүлж баяжуулдаг. Тийм сэтгэлтэй хүмүүсийг тавиараа гэж би хүсэж байна. Энэ аль нэг намаас хамаарах жинхэнэ мэрэгдсэн одоо жинхэнэ мэрэгжлийн гэдгээ энүүгээр харуулаарай гэж би хүсэж байгаамаа. Тийм учраас энэ дээр бол бас анхаарч ажиллаарай. Тэгээд залуу хүний хувьд би бас дэмжиж байна. Тэгээд зөв зүйл дээр ч юм бол дэмжин, буруу зүйл дээр бол уучлаарай. Тэгээд 100 хоног тэсхийг л хүсэж байгаа шүү. 100 хоног тэсхийг
За бас хөгшин үг хэллээ. Дээр